одоо хандуулаач. Харин тийм төлжүүл яасан юм бэ багшаа? байгаа юм шиг байхын тэгчээд тэндээс 10 доллар авах байгаа юм. Одоо тэгээд боломжтой л даа. Энэ асуудалтай бол өнөөдөр л таарч юм л да. За. Бид энэ дээр явж ирсэн шүү дээ, тий сая. Тийм үү. За. За энэ үгийг хараарай. Реализатор гэж байна. Реализатор гэж. Энэ үг байгаа. Энэ төсөл дээр заавал байдаг үг байхгүй юу? Замаар авч хичээд байгаа. Реализатор. Real гэдэг нь юу гэсэн үг юм? Real. Үнэн. Тэ бодит гэсэн үг шүү дээ, тий? Бодит гэсэн үг real. Тийм бодит би болгодог гэдэг ийм санаатай л үг байхгүй юу? Реализатор гэдэг юм. Эсвэл хэрэгжиж ямар юм аа? Сая юу гэсэн бэ? Дуугаар. Энэ орсоор бичсэн юм уу, монголоор бичсэн юм уу? Энэ кириллээр бичсэн. Реализатор гэдэг үгээр та нар яаж болно шүү дээ, тий? Энэ нөгөө болор тол дээрээс харж болно шүү дээ. Юу гэсэн үг вэ гэдгийг тий? Монгол төл гэж байдаг юм. Энэ юм байхгүй. Зүгээр realization гэж. Тэгвэл энэ үйл үгийг харъя хэвлээ. Realize үйл үг байх хэвээр. Realize үйл үг байх хэвээр. Энэ шүү дээ. Үйл үг нь ашиг бол хэрэгжүүлэх гэсэн юм утгатай. Тэ? Илүүлэх. За энийг яагаад яриад эхэлсэн бэ гэхээр энэ төслийг чинь зорилгоо тодорхойлж яг нөгөө зорилгоо тодорхойлох нь реализаторын ажил байхгүй. Энийг яаж бодит ажил болгох юм бэ гэдэг зүйл нь энд хийгдэж байгаа байхгүй. Ойлгосон? ойлгосон. Зорилгоо тодорхойлохгүй юу? Энээс чинь болж энэ төсөл хэрхэн realize болох уугүй юу гэдгийг шийдэгдэнэ гэсэн үг байхгүй юу? Яг бодиттой болох юм уу? Төсөл зүгээр санаа чигээр үлдэх юм уу? Бодиттой болох юм уу? Энэ хоёр дахь үе шатнаас их тодорхой болно гэсэн. За. Гурав дахь судалгааны үе юу вэ? Судлах гэж байна. 3 4 2 ер нь ялгаатай юу? Та нар нэг хараах та 3 4 2 ялгаа байгаа юу? Бага бол гэдэг чи. Байгаа л байна тий. Бага болоос гэж судлах гэдэг нь яадаг юм ер нь? Судлах гэдэг нь судалгаа хийнэ гэдэг. Сурлах та. Ерөнхийдөө мэдээллээ цуглуулна, мэдээллийг нягцуулна, ийм зүйл судлана гэдэг бол. Яг ямар байдгийг, тийм ээ? Ямар зүйл тогтол байдгийг энэ талын судлана гэсэн. Шинжилнэ гэхээр яах? Шинжилнэ гэхээр Тэгж үзэн. Нэгтэлж үзэн одоо дүгнэлт гаргана, янз бүрийн шинжилгээ ухааны аргуудыг хэрэглээд тооцоо судалгаа хийж үзэн энэ зүйлээр бид шинжилэх гэж байна. Шинжилэх гэж. Нөгөө судалгааны үндсэн дээр цугласан материалууд дээр шинжилгээ хий. Шинжилгээ. Тэгээд таамаглал дэвшүүлнэ. Ийм зүйл хэвгүй. За тэр байж байна. Шинэ хүмүүстээ 100 нэгсэн үү? Тийм. Сая. Алишан За тэгэхээр судлах шинжлэх гэж юм. За энэний дараа төлөвлөх асуудал байна.
төлөвлөх асуудал. За тэгээд төслөө боловсруулах. Төслөө боловсруулах. Ерөнхийдөө төслийн менежмент бол энэ эхний үе чухал. Тэгээд энэ гурван үе бас нэлээд чухал. Өөрөлдвөл төслөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, засварлах. Энийг бол төслийн үе шүү дээ. За тэгээд хэдүүлээ одоо яах вэ гэхээр энэ санаа олох тухай нь ярина. За мөн юу вэ гэхээр энэ хэдэн юу бичнэ. Би энд хэдэн нэг линк өгöd. За энэ одоо бол юу шүү дээ тий. Хэрэггүй үстэй тий. Энэ жишээлбэл энэ төсөл яаж бичдэг юм бэ? Төслийн баримт бичиг юунаас тогтдог юм бэ гэдгийг тодорхойлсон ийм нэг линк. Ингээд ийм линкүүдийг би энэ дээр тэмдэглэж. Та нар дараа нь энэгээр ороод үзээрэй ямар юм байна гэдэг тийм ээ. Энэ ер нь төслийн менежменттэй холбоотой линкүүд бол зөндөө байгаа. За дараагийнх нь юу вэ гэхээр дараагийнх нь энэ бол нэлээд чухал. Яг төсөлтэй холбоотой бол юу хийгддэг, ямар тооцоонууд хийгддэг, бүх юмыг бүгдийг наривчлаад гаргацсан байгаа. Энэний өмнөх бол маш ерөнхий юм байхгүй юу? Маш ерөнхий. Энэ бол маш тодорхой. Яг юу байх ёстой, төслийн явцад юу хийдэг, яг хийдэг бүгдийг бүх одоо эдийн засгийн тодорхойлт юмнуудыг гаргаж ирсэн юм зүйл. За энэ линкийг бас бичиж тийм ээ. Энэ хэрэг болно. Энэ дараагийн линк нь юу вэ? Энэ бол бэлэн төсөл байна. Яг бэлдээд ирсэн төсөл. За жишээлбэл энэ нэртэй төсөл байна. Ямар үр дүнд хүрэх гээд байгаа юм? Ямар байгууллага одоо бид нар түрүү ярьжсэн шүү дээ. Хамтрагч байгууллага нь юу юм? Хэрэгжүүлэгч нь хийн, санаачлагч нь хийн гэдэг төсөлд оролцогч талууд байдаг гэдээ яриад байсан да тийм ээ. За тэр талууд энд байж. Тэгээд төслийн үндэслэл цаашаа яаж явах юм, зорилго зориулт гэдэг ингээд ийм зүйл. Энэ нөгөө ажлуудаа ингээд төлөвлөө явуулчих гэсэн. За ингээд төслийг энэ слайд шеэр дээрээс та нар бас харж болно. Шүү. Дараагийнх нь үлээ. Дараагийнх нь байна. Энэ чинь урцсан шүү дээ. За энэ нэг сүү боловсруулах үйлдвэрийн бас нэг төсөл байж. За ингээд энэ төслийн ерөнхий гарчгаас нь та нар хараад үзээрэй. За эхлээд энэ төслийн ерөнхий мэдээлэл байна тийм ээ. Нөгөө судалгааны хэсэг ч орж ирж байна. За тэгээ өрчсөн судалгаа, дараа нь шинжилгээний хэсэг орж ирээ. За эдийн засгийн шинжилгээ, тэгээд төслийн ерөнхий материал, хэсгэсэн материал. Тэгэхээр ингээд төсөл гэж яг ямар юм байдгийг яадын гэдгийг энэ дээрээс өөрсдөө харж болох нэ гэж харж байна. Өнөөдөр бид нар энэ төслийн менежмент дээр бол ийм л зүйлийн тухай үзэх гээд байгаа шүү дээ. Тийм ээ? Сүү боловсруулах үйлдвэрийн гэсэн. За дараагийнх нь зур осооч. За энэ бас нэг төсөл. Хог дахин боловсруулах үйлдвэрийн төсөл. Тэгэхээр бид нар энэ хичээл дээр эцсийн дүндээ яах вэ гэхээр та нар бие даалт хийн. Бие даалтан дээр өөрсдөө ийм төсөл ийм одоо баримт бичиг боловсруулах гэсэн. Бие даалт. Тэгэхээр энэ бие даалтууд юмнууд ямар болох нь гэдгийг эндээс харж олно гэсэн. За энэ үе шатуудаа эхнээс нь үзье. Эхнийх нь санаа олох гэж байна. Төслийн санааг олох. За энэ хамгийн чухал үе шат. Төслийн санаа олох бол.
төслийн санаа бэлэн байж идэг бол их амар байна тийм үгүй юу? Бэлэн байж идэг бол шууд аваад. Гэтэл тэр санаа хизээч тэгж бэлэн байдаг байхгүй. Яах ёстой энийг өөрсдөө тарих толгоогоо ажилуулж олох ёстой. Эсвэл яах вэ гэхээр хоцрогдсонны давуу тал бас байдаг. Хоцрогдсны давуу тал. Тэрний юу юм гэхээр өндөр хөгжсөн орнуудаас шууд яаж аваад явчихвал өндөр хөгжсөн орнуудаас шаа. Ер нь хоцрогдсны давуу тал тэр байхгүй юу? Өөрөөр хэлбэл буруу замаар нэлээд их явцсан байх, буруу замаар бага явцсан байх хоёрыг бага явсан нь арай одоо давуу гэж үздэг байхгүй. Яг тэгэхээр ялс буцаад одоо нэг нь харчихсан тийм. Өөрөөр хэлбэл хоцрогдсны давуу тал чинь тэр байхгүй. Хоцрогдсны давуу тал. Тэгэхээр тэрнээс юу хараад байна гэхээр бусад бид нар хөгжлөөр хоцрогдож байгаа учраас хөгжил өндөртэй орнуудад юу байдгийг, ямар үйлчлэгээ байдгийг, тэнд ямар бүтээгдэхүүн байдгийг тэрийг олж хараад Монголдо нэвтрүүлэх юм асуудал. За эсвэл яг ийм тарих толгоогоо ажилуулж олох хэрэгтэй байхгүй. Тарих толгоогоо ажилуулж олох хэрэгтэй. Энэ нь бол маш чухал зүйл. Ямар гоё юм бэ? За тэгэхээр энэ одоо санаа олох бол ерөнхийдөө хиндэж санаа төрж болно. Хамгийн гол нь тэр санаагаа томьёолох хэрэгтэй л гэж үзэж байна. Санаагаа томьёолох хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө төслийн санааг бол ямар ч байгууллага хийж болно гэж хэлээд байна шүү дээ. Ямар ч байгууллага. За сая жишээлбэл тэр дархны сургуулийн хүүхдүүдийн төсөл байсан тийм юуны төсөл юм шиг байна. Харсан уу та нар? Юуны төсөл юм шиг байсан. Дархны сургуулийн. Ханаа энэ дээр энэ шүү. Амны хүндээ өвчлөөс урьдчилан сэргийлэх ийм төсөл. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх нь ямар үндслэлтэй ямар байх вэ нэ тэрэ гэдгийг энэн дээр гаргаад ирж байгаа байхгүй юу? Үндслэл нь юу юм бэ? Ингээд хүүхдүүдэд үдсэн чинь ер нь эрүүл амьтан бол ховор байсан байх шүү. Тэг? Эрүүл амьтан ховор. Тийм учраас зайлшгүй шүдийн зууг олох хэрэгтэй, энэс урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм аа гэдэг асуудал. За тэгээ хэрэгжүүлэх баг нь бол ийм улсууд байна л. Хэрэгжүүлэх арга зам юмнууд гэдэг. Тэгэхээр ийм маягаар ингээд энэ санааг бол жирийн багшинж гаргаж болно, эсвэл сурагчид нь өөрсдөө ч гаргаж. Янз бүрийн хүн. Нэг хэсэг цэцэрлэгүүд бол хүүхдийн шүдмүүдийн угаалгахаа болцсон байсан шүү дээ. Яагаад тэгсэн бэ? Амны юу гэсэн юм яасан. Нөгөө нөхдүүд чинь сойзоо сольж угаагаад идэг. Сольж угаагаад. Тэгдэ хаа. Шүдний өвчтөө юу чинь ингээл халдчихдаг юм байна л да. Тэ? Тэгэхээр чинь нэлээд ухаан орсон хойнонд угаалгаж муулахгүй хоёрын хооронд угаасан ч биш тэгээд хүнээс юу авч яхаар гэж бүр угаалгахгүй нэг гэсэн. Эсвэл яг чинийх туулан дээр гээл тэгээд тууландаа хий над тууланаас аав энэ гэдгийг сайн. Тэгээд тэр болгоны харахаас хэцүү л байд юм шүү. Гүж очиод нэгнийхээ угаачдаг ч юм уу яадаг ч юм. Тэр болохгүй 20-30 явж байгаа шүү дээ. Тэ? Аль өмнөх нь гоё харагдангууд тэргээр угаадаг энэ нөхдүүд байж л байгаа шүү дээ. Тийм учраас бол За санааг олох арга замууд тийм ээ. Санааг бол бас хулгайлж болно. Гэхдээ хулгайлах бол оюуны өмчтэй холбоотой. Тэрнээс арай гайгүйгээр хулгайлчих болно. Тэр нь яаж л гард юм агшаа. Гэхдээ хөвдөө тэгэл одоо үг унгахч байд юм уу? Тийм ээ. Ямар нэгэн байдлаар шууд байгаа юмыг авахгүйгээр арай өөрчлөгч юм. Тийм маягаар. Ер нь бол энэ санаа олох чи их бүтээл сэтгэлгээний асуудал байхгүй юу? Бүтээл сэтгэлгээ. За англи дээр нэг ийм үг байдаг. Та нар ч мэддэг байх. За юм бүтээх энэ төр гэдэг чинь юу гэсэн үг байдаг лээ? Бүтээх гэдэг чинь.
Тий яа. Тэгээд За ийм үг гэдэг. Энэ үгийг харчаа. Энэ creativity гэж үгээр шүү дээ, тийм. Уран сэтгэмж, бүтээл сэтгэлгээ баггүй юу? Уран сэтгэмж. Энэ их чухал. Тэгэхээр бид нэг YouTube дээр юм гараад ирсэн, тийм. YouTube дээр та нар нэг юм их сонирхолтой юм сайхан. Энэ YouTube дандаа дуу эдийн гэсэн чи бас тийм шиг. Колумбийн гой өөрөө харагдах шиг. Монголд янз бүрийн юмнууд бол байдаг юм л шүү дээ, тийм. Тэгвэл таныг дэлгэц өөрчлөгдөд байна уу? Минийх бүр яг төслийн дараа хэрэг юм мэдээлэл гэсэн л тэр хэвээр байгаа. Тий адилхан байна. Өөрчлөгдөж одоо миний дэлгэцэн дээр юу гарсан бэ? Стартап Төслийн талаар тийм мэт. Тийм ерөөсөө та 혹ш нэг юм сэвэлчээ тэгээд орхичихв эсвэл стоплоод орхичлаа. Скрин шеэр. За хараадах юм. Яа, Солигдохгүй нөө. солигдохгүй наа. Тийм. Таныг англи